Энэ ингээд аюу тийм айгу тийм албаны болоод байна. Аа? За. Би ингээд жоохон хөдөлж ярьсаар бас урччихъя. За. Юу яа идэх вэ? Би зүгээр энэ микрофоныг аваад тэгээд эндээсээ л ячдаг хөө. За зүгээр хоо. За сайн байцгаана уу? За та бүгддээ эзний өдрийн мэндийг хүргье. Тэгээ та дэрэгдэх найз руу хандаад эзний өдрийн мэндийг танд хүргье гэж хэлэхгүй юу? За тэгээ нөгөө тийшээ хараад тантай хамт цуглаандаа сууж байгаадаа баяртай байна гэж хэлэхгүй юу? За тэгээ хоошоогоо хараад та бол их сайн хүн шүү гэж хэлэхгүй юу? Та их сайхан хүн шүү, та их сайн хүн шүү. Бид нар бие биенийгээ урамшуулж, зоригжуулах нь бие биендээ сайхан үгийг харамгүйгээр хэлдэг байх нь үнэхээр чухал юм аа. Тэгээ би дүнгийн сая бас уугагийн хэлжсэн нэг би бодоо сууж илаа. Талархал гэдэг. Тэгээдсэн би нэг зүйлийг саналаа л да. Нэг номлогчийн номлыг сонсч ирсэн чинь тэр хүн нэг ийм асуулт асуусан юм. Хэрвээ таныг өглөө босгоход чинь амьдралд чинь урд шин унтахаас өмнө эзэн бурханд хандан талархсан зүйлс чинь үлдсэн байвал яах вэ гэж. Тэгэхээр бид нарт яг хэр их энэ амьдралд талархдаг вэ гэдгийг сануулах зорилготоор тэр хүн тэгж хэлж ирсэн. Тэгвэл бид нарын хэд маань өчигдөр унтахдаа амьдралдаа байгаа зүйлсийнхээ төлөө, биднэрт байгаа зүйлсийн төлөө, энэ амь амьдралынхаа төлөө, энэ шинэ өдрийн төлөө, өдөр бүр бидэнд өгөгддөг энэ зүйлсийн төлөө бид нар талархдаг бай. Амен. Их эвгүй бодовчтой үзүүл байгаа ч тийм ээ. За тэгэхээр энэ бодлыг та бүгддээ үлдээгээ зөмөр үгэн цагтаа орцгоё. За тэгээ би ямар ч гэсэн та бүдний дунд байгаад маш их баяртай байна. 2005 онд би анх 23 настайдаа Солонгос улсад оюутан болоод ирж байлаа. Тэгээд шинэ хаг буюу теологийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалахаар 4 жил суралцахаар ирсэн. Тэгээд ястал та бүгдээрээ мэдэрч байгаа хажуу тийшээ ярихээр солонгос хэл байдгүй. Нөгөө хүндээ өөрийгөө ойлгуулж чадахгүй. Доошоо харахаар газар хатуу, дээшээ харахаар тэнгэр хоол те. Тэгээд ингээд ястал бурхнаас өөр хүн байхгүй. Үгүй бурхнаас өөр зүйл байхгүй те. Яг ийм үеуд бол биднэрт харь оронд амьдарч байхад зөндөө байдаг. Тэгээ би 2005 онд анх удаа Галил гэдэг энэ сайхан чуулганд ирж ирсэн юм байна. Тэгээд ирээд энэ чуулганд хамрагдаж эхлэхэд маш олон сайхан хүмүүс байсан. Тэгээд Сүхбай пастор маань байсан, Найдан пастор маань байсан гэдэг. Ингээд маш олон дурдах юм бол маш олон гайхамшигтай одоо бидний хувьд бол маш олон сайхан нөлөөллийг үзүүлж исэн хүмүүс байна. Тэгээ бид нар 2005 оны сүүлээр нэг залуучдын цуглаан байгуулъя гэж хэлж исэн байна. Тэгээд 5 хүнтэй хэлж исэн цуглаан маань болохоор намайг явах үед 2008 онд бид нэр 50-60 болтлоо ингэж өсөж исэн тийм сайхан түүх байна. Тэгээ маш олон залуучуудыг энэ чуулганаар дамжуулан бурхан амьдралыг нь өөрчилсөн тийм сайхан түүхт газар байна гэдэг. Тэгэхээр энэ чуулганд би үргэлж талархаж идэг. Тэгээд би бас явсан 2009 онд буцснаас хойш үргэлж Галил чуулган дээр юу болж байгаа талаар, ямар байгаа талаар, та бүгдийг яаж байгаа талаар би үргэлж чих тавьж бас ирэх юмсан гэсэн чин сэтгэл, чин хүсэлтэй ингэж тээж явсаар өнөөдрийг хүртэл ингээ 10 жил өнгөрсөн байна. Цаг хугацаас үнэхээр хурдан өнгөрсөн байна, тийм ээ. Тэгээд энэ чуулган бол үнэхээр гайхамшигтай чуулган юм аа. Тэгээ би нэг зүйлийг би та бүдтэй бүр онцгойлон сануулж хэлмээр байна. Энэ бол бурхнаас бидэнд өгөгдсөн өв юм шүү гэдгийг би та бүдтэй хэлмээр байна. Тэгэхээр энэ чуулганы төлөө гэсэн энэ чуулганд зориулсан бурхны төлөвлөгөө байгаа учраас өнөөдрийг хүртэл энэ чуулган байгаамаа гэдгийг бас танд хэлмээр. Тэгээд энэ чуулган Монгол түмний төлөө, монголчуудын төлөө ашиглагдах гайхамшигтай ивэлийн сувг болж байдаг учраас тэрийг бас би та бүдтэй дахин сануулж хэлмээр байна. Тэгэхээр та бүгд өнгөрсөн хугацаанд янз бүрийн асуудалтай тулгарч ирсэн байж болно. Гэхдээ л бурхны гайхамшигтай төлөвлөгөө та бүгдийн төлөө,
та бүгдээр дамжуулан хийгдэх тэр гайхамшигтай төлөвлөгөө байгаа шүү гэдгийг би бас дахин сануулж хэлмээр байна. Амен. Энэ бол бидний сүнсний өв болсон газар юм аа гэдэг. Амен. Тэгээ манай залуучуудаас одоо бүр ийм жоохондоо иржсэн дүүнэр байна. Одоо энэ уянгаа гэрэлмэн энэ гэлцтэй. Бүр тэгэл ингээл эхэлжсэн янз бүрийн юм болж байсан. За одоо дурдаад яах вэ? Тэгээ ярих юм бол маш олон зүйлсүүд байх болно. За би та бүхэдтэй тэгээд нэгэн хошин яриагаар өнөөдрийнхөө үгийн цаг эхлэе. Татварын албанд ажиллаж байсан хүмүүс байна уу? За байхгүй юм шиг. За ашгүй. Татвар урагчийн тухай. Нэг эмэгтэй ингээд бассейнд ороод ингээд сэлжээж л те. Тэгээд сэлээл ингээд явж исэн чинь нөгөө сурагч өгсөн хажууд нь ингэж явж ирсэн л ингээл толгой цохгоол амьсгаа авахгүй бол гарч ирээл ингээл амрах гал амс хийгээл гараад ирэхэд нөгөө сурагч өгч хажуунаас нь асууж "Хичээ та татварын албанд ажилладаг уу?" гэсэн чи. "Хөш чи яаж мэдсэн? Би чамд хэлээгүй өстэй. Чи яаж мэдв?" гэсэн чи. "Харин та яг ингэж сэлээдсэн юм аа." Уул нь бол нөгөө сэлж байгаа хүн чинь ингэж сэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чи ингэж сэлээдсэн юм. Нэг юм хөвгчлөлтэй яриа. За тэгээ зөмөр хамтдаа Бурхны үгэнд анхаарлаа хандуулцгаая. Тэгээ өнөөдөр би та бүхэдтэй бас тооллого номноос хуваалцахаар ирлээ. Тэгээд зөмөр хамтдаа богинохон залбир итгэв. Тэгээд яг өөрсдөө бидний зүрх сэтгэлийг Бурхан минь та нээлттэй байлгаж ариун сүнсээр дамжуулан бидэнд цааш нь ойлголтуудыг өгөөрэй гэдгийг төлөө зөмөр хамтдаа залбирцгаая юм байна. Их эзэн минь танд баярлалаа гэзээ. Танд үнэхээр танд талархан залбирч байна гэзээ. Өнөөдөр энэ газар бидний хамтдаа цуглан нэгднэлээр таны нэрэн дор хүндэтгэл магтаалыг таны сайныг дурсан санаж танд хүндэтгэл магтаалыг өгөх энэ гайхамшигтай боломжийг олгосон танд талархан залбирч байна. Их эзэн минь өнөөдөр энэ газар та өөрийн оршихугаараа дүүрэн байж бидний хүний бүрийн зүрх сэтгэлийг та нээлттэй байлгаарай гэж тань суугаж байна. Өнөөдөр энэ газар тунхаглагдах үгсийг эзэн танаас байж та өөрийн ариун сүнсээрээ дамжуулан бидний хүний бүрийн амьдралд гайхамшигтай ойлголтуудыг ухаарлыг та өгөөрэй гэж би тань сууган залбирч байна. Тандаа маш их баярлалаа. Их эзэн Есүс Христийн нэрээр гон залбирч байна. Амен. За тэгээд цөмөр өнөөдөр урагш тэмүүлээ гэдэг сэдвээр цөмөр хамтдаа ярилцах болно. Тэгээд бид амьдралдаа дараах 3 сонголтоос нэгийг нь үргэлж гаргах шаардлага гардаг. Тэгээд нэг нь болохоор эхнийх нь болохоор зогсолтгүй урагшлах. Хоёрт нь болохоор одоо байгаа байрандаа ингээд гацах, үлдэх тэ. Гуравт нь эсвэл уруудан ухрах гэсэн 3 сонголтоос бид нэр үргэлж аль нэгийг нь сонгож амьдрдаг. Та санал нэг байна уу? Зогсолтгүй урагшлах, бай газраа үлдэх, эсвэл ухран уруудахаа. Тэгээ энэ сонголтыг бид нөр өөрсдөө л хийдэг. Бидний амьдралд бидний өмнөөс хэн нэг нь хийж өгөх ямар ч боломж байхгүй гэсэн. Яа тэгэхээр энэ амьдрал таних, таны амьдрал таних, миний амьдрал минийх. Энэ амьдралыг Бурхан биднэрт өгсөн бөгөөд энэ амьдралын төлөө, энэ амьдралын эзэн болж явах үедээ Бурханаас хүсэн энэ амьдралаар бид амьдрах үедээ үргэлж энэ 3 сонголтоос бид нар аль нэгийг сонгож амьдрдаг байна. Харин өнөөдөр бид үргэлж урагш тэмүүлэх тухай, зогсолтгүй урагшлах тухай ярих гэж байна гэд. Нэг ажил хайжсэн нэг залуугийн тухай түүх байна л да. Ажил маш их хэрэгтэй байгаад нөгөөд чинь ингээд сонио уншаад байж чинь. Тэгээ сонио уншаад байжсэн чинь менежерийн захирлын цалинтай менежерийн ажил байна гэсэн тийм зарлал байдаг. Тэгээд нөгөө залууч өстө айгүй их шимтэл нөгөө зарыг уншиж байгаа. За ер нь очие гээд. Очиж уулзъя гэдэг. Очиж уулзахаар шийдвэр гаргадаг. Тэгээ яг хаягаар нь яваад утсан чинь бүр нэг юм бүр бөглөө годомжны мухарт ингээд хинч хизээч бүр очихоо байцсан юм шиг тийм газар ингээд тий нөгөө хаягаар нь яваад утсан чинь тийм газар очсон гинэ. Тэгээ бүр юм үйлдвэрийн мухарт.
Тэгээс нөгөө хаалгаар нь яваад ортол айгүй том юм агуулгын тэр буланд нэг жижигхэн офис дотор бүх юм нь хуучирсан ямар ч үйл ажиллагаа явуулж байгаа шинж байхгүй тийм газар. Тэгээ буланд нь нэг ялтаасан гэрэл офис дотор нэг жижигхэн гэрэл асцсан байгааг хараад. Тэгээ тийш орсон юм. Тэгээ нөгөө залуу орсон чинь нэг өвөө сууж исэн гинэ. Бүр нилээн хөгшин настай ингээ хамаг юм ингээд яц. Ингээд юм маш бичиж чадахгүй. Тэгтээ ингээд нэг зүдэн зүтгэн ингээд бичиж байгаа. Тийм юмаа бичиж байгаа. Ингээд дансаа хөдөлж байгаа нэг өвөө харсан. Тэрс нөгөө өвөөг биер нэг чи дөө. Тэгсэн чинь нөгөө өвөөгөөс нөгөөд чинь энэ ажиллаж байгаа юу? Сонсогч байгаа те. Тэгсэн чинь нөгөө өвөө дээр нөгөө залуу очиод өвөө энэ танай компани юм уу? Та юу гэдэг юм бэ? Энд юу одоо нэрон нэгтлэн юм уу? Та яг юу гэдэг юм бэ гэдгсэн чинь би эзэн нь байна гэдэг нэг өвөө чи хариулт өгөх. Тэс нөгөө залуу чи би нөгөө энэ таны сонин дээр гаргасан зарыг чинь дагуу ирж байна. Тэгээ би юу яах гэсэн? Танаа энэ ажлыг сонирхоод. Тэгээ танах менежер юу захирлын цалинтай менежерийн ажил санал болгосноо гэд. Зарн дээр тэгж байлээ тэгсэн үү гэсэн чи. Тийм. Тэгээ нөгөө хоёр чи яриагаа үсгээл тэгээ яриад ижсэн. Тэгээд өвөө би танай энэ ажлыг чи үнэхээр сонирхож байна. Тань тэр ажил үүргээ хуваар энэ тэр янз бүрийн юм байна уу гэж асууж. Тэсэн чинь үгэн гүйгүй байхгүй тийм юм ерөөсөө бичгээр тийм байхгүй гэж. Тэгээд яг ямар ажил юм бэ? Би энэ ажлыг чи үнэхээр их сонирхож байна. Ингээд би одоо энийг хиймээр байна гэдгсэн чинь. Маш амархан чи ерөөсөө л надад санаа тавихад л болох юм гэж л тэ. Тэгсэн чинь нөгөө залуу танд санаа тавина гэсэн чинь. Харин тийм ээ чи надад санаа тавихад л болно гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу юу ярьж энэ шиг амархан юу гэдэг юм бэ? Тэгээд юу хэдэн төгрөгийн цалин авах юм гэсэн чинь. За сарын нэг 5 сая төгрөгийн цалин авандаа гэлээ. Яг болж ийн үү? Наад ажлыг чинь би хий. Би танд санаа тавихад бол ямар ч асуудал алга гэсэн. Харин тийм ээ би одоо өөртөө санаа тавихад хэцүү болоод байна гэдэг. Тэгээ нөгөө залуу чинь за алийг гэрээг хиймий гээл гэрэн дээр гарын үсэг зураал гэрээг яг өгөхдөө анзаар юу эргэн тойрны хардаг байхгүй харангуйта. Өвөө эн чинь тэгээд энэ газар чи одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм ерөөсөө алга байх шиггүй шүү дээ. Нөгөө ажилч чаанаа бэ үйлдвэр чи яаж явж байгаа юм бэ? Тэгээд одоо та надад 5 сая төгрөгийн цалин амлаад идэг. Тэгээд би та надад яаж цалин өгөх юм? Тэгээ та бас яаж цалингаа авах юм бэ гэдгсэн чи. Харин тэр чинь л чиний хамгийн анхны санаа тавих зүйл чинь байхгүй юу гэсэн. Заримдаа бид нэр аливаа зүйлд горилготын очих боловч бодит байдал дээр бидний төсөөснөөс өөр байх үеуд байдаг тийм үү? Амьдрал дээр яг тийм түүх Библиэлд гардаг. Тэгээ тэр юуны тоолго номын 13 дугаар бүлгийг зөмөр харах юм бол Дэдүүл номын 1-ийн 19-с 33-ыг харах юм бол Израилийн ард түмэн Бурхны амлалтыг аваад явж байгаа тэр түүх гарч байгаа. Тэгээд тэр үед хүмүүс хитрхи бодит байдалтай автаж Бурханд итгэсэн итгэлээ мартснаас болоод энэ түүхийн үр дагаварт 2 сая гаруй хүн 40 жилийн туршид ингээд бүр хүнд хэцүү амьдралаар явах шаардлагатай болчихж байгаа. Энэ үнэхээр харамсалтай түүхэлтэй. Яг ингээд харах юм бол тэгээ 13 дугаар бүлгийг та бүгд санаж байгаа бол хүмүүс бидний амьдралд Бурхан яг ижил боломжийг олгодог. За тэгэхээр юу зөмөр тоолго 13:25-аас зөмөр уншицгаая. Та бүгд Библийг авч ирсэн үү? За Библийг наашаа. Библиэрээ далтай наашаа. За ямар ном гэсэн бэ? Библийн тоолго номын 13 дугаар бүлгийн 25 дугаар ишлэлийг харъя. Тэгээ би ер нь яг юу болж байгаа талаар тайлбарлаж өгье. Израилийн ард түмэнд Бурхан гайхамшигтай газрыг амладаг. Бүх зүйлээр илбэг хангалуун байх тийм сайхан газрыг амладаг. Тэгээдсэн чинь яг тэр амлагдсан газар руу орохоос өмнө яг тэр амлагдсан газар руу ойртоод ирсэн чинь эрхийн цагт ингээ хүн болгон төгшиж эхэлж байна. Одоо яана. Одоо яах вүлээ гэд. Тэгээдсэн чинь Мосед Бурхан хэлдэг.
Уг Мосе Израилийн овг аймаг болгоноос удирдагч нарыг цуглуулад тэгээ нөгөө амлагдсан газрыг тандуулахаар хүмүүсийг явуулчих. Тэгээ нөгөө амлагдсан газар руу нөгөө Мосегийн зааврын дагуу явж очоод ямар сайхан газар болохыг нь мэдээд ирж байгаа 12 удирдагчийн тухай гарч байгаа байхгүй. За тэгээд тэдгээр хүмүүсийн мэдээ би ард түмэнд авчирсан мэдээ юм байна. 25-аас би та бүгдд уншиж байна. Тэд уг нутгийг тандаад 40 хоногийн эцэст буцжээ гэсэн. Тэд явсаар Кадеш дэх Параны цөлд Мосе, Аарон нар ба Израилийн хүүгүүдийн даяар хотол түмэн дээр ирж тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ гэсэн. Тэд түүнд ийхүү хэлв. Та биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр нь үнэхээр сүү зүгийн балуурсан нутаг мөн бөгөөд түүний үр жимс нь энэ байна гэхэд энэ байна. Гэхдээ гэд тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчрхэг хотууд нь бэхлэгдсэн агаад маш том юм байна гэж. Бид тэнд Анакийн үр удмыг үзвэ. Амалекчууд Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, Ибусчууд, Аморчууд уулархаг нутагт амьдарч байна. Кананчууд далайн эрэг болон Йорданы эрэг хаваар амьдарч байна гэлээ. Гэтэл Калеб ард олныг Мосегийн өмнө намжаагаад бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод түүнийг эзэлж авцгаая гэсэн. Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс тэд биднээс хитрхи хүчрхэх тул бид ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр байв. Тийхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хүүгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөж иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь химжээгүй том хүмүүс юм а гэж. Тэнд бид Нефилимийг харсан. Анакийн хүүгүүд нь Нефилимээс гаралтай байлаа. Бид өөрсдийнхөө нүдэнд зарцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийхүү байлаа гэвэ гэсэн. Тэгэд энэ түүхийг ингээд цаашаа унших юм бол Бурханд итгэсэн итгэлээ орхиод энэ хүмүүс Бурханы эсрэг тэрсэлж байгаа. Тэгээд тэр нутагт очиж ингэж тандаж явж байгаад ингэсэн байна шүү дээ. Нөгөө гаднаа нөгөө тентгийн хүмүүстэй танилцсангуудаа хөөе наазаа чиний нүдэнд би зарцаа шиг харагдаж байна үү те гэж асуусан юм шиг байна. Хамгийн сүүлийн ишлэгийг бодох юм. Тэгээд энэ түүх нөгөө нэг бурхны хүмүүс бурхны амлагдсан газар руу амлалтаа бариад ингээд бурхан бол бид нартай хамт байгаа гэд энэ газрыг бидэнд өгнө гэсэн итгэлээрээ ингээд алхаж байсан чинь 12 хүн явуулаад нөгөө 12 хүн буцаж ирэхдээ үнэхээр сайхан газар байна. Даанч гэд баахан шалтагт очиж байгаа. Даанч гэд. Хүмүүс нь том юм, хотууд нь бэхлэгдсэн амар том юм хануудтай байна. Тэгээд бид нар станаар яг бодлоо. Бид тэр хүмүүстэй өөрсдөө харьцуулах юм бол үнэхээр зарцаа шиг харагдаж байна. Тэгээ бид бас тэдний нүдэн ч гэсэн тэгж харагдаж исэн байх. Тэ мэ? Тэгэд ер нь дандаа өөрсдийнхөө үзэл үл итгэл дээр суурилсан буруу үгсийг тунхаглаж гисэн. Тэгээд тэр энэ буруу үгсүүд дээр яг нөө бурхны амлсан амлалтаасаа гажаад амлалтыг мартаад зөвхөн өөрсдийнхөө бодож өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаснаас болоод энэ хүмүүс бүгд нь 40 жилийн туршид 2 сая хүн цөлд амьдрах шаардлагатай болчихж байгаа. Энэ үнэхээр харамсалтай түүх байхгүй яг ингэ бодохоор. Тэгвэл эсэргээрээ энэ хүмүүс бурханд итгэсэн итгэлээрээ чигээрээ алхсан бол яах вэ? Бурхан бидэнтэй хамт байгаа гэж итгэсэн итгэлээрээ хамт алхаад бурханд итгэсэн итгэлээрээ урагш тэмүүлэн алхсан бол яах байсан бол? Харин гэхдээ энэ хүмүүс ямар шийдвэр гаргасан бэ гэхээр байгаа газараа үлдэх эсвэл уруудан ухрах шийдвэрийг гаргаж байгаа. Тэгээ энэ нь эргээгээд үлдсэн бусад бүх хүмүүст хортой үр дагавар авчирч байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бидний амьдрал тэгвэл энэ яаж уйлдах юм?
Өнөөдөр бид нар бидний амьдралд яаж энэ нь уялдах юм? Бид нар Бурханд итгэсэн итгэл байгаа. Биднэрт янз бүрийн алсын хараа, зориг, чуулганд өгсөн зориг, алсын хараа, хувь хүний бүрт Бурханы илчилж илэрхийлж харуулсан алсын хараа, зориг гэд гой гой зүйлсүүд байгаа тийм үү? Харин гэхдээ нэг хүч байна. Биднийг үргэлж эндээс тэндээс бидний зорж байгаа, бидний харж байгаагаас холдуулахыг хүсэж байгаа. Хүмүүс бидний амьдралд Бурхан яг ижил боломжийг олгодог бөгөөд тэр боломжийг хэрхэн ашиглахаа бид өөрсдөө шийддэг гэсэн. Тэгвэл энэ түүх дээрээс харах юм бол энэ нөгөө явсан 12 хүний хувьд яг ижилхэн 12 хүн. 12-уулаа ирээдүйн удирдагчид болсон хүмүүс ахгүй. Тэгэд яг ижилхэн потенциалтай, яг ижилхэн хүмүүс, яг ижилхэн одоо юу гэдэг байр суурин дээр байгаа бүх зүйл яг тэр хүмүүст ижилхэн байгаа. Тийм хүмүүс явж байгаа. Гэтэл яасан бэ? Нөгөө 12 хүн явангуудаа буцаж ирэхдээ хоёрхан нь Бурханд итгэсэн итгэл дээрээ суурилсан итгэлийн үгийг тунхагласан бол үлдсэн 10 нь үл итгэл дээр суурилсан үл итгэлийн тэр тэрсэлсэн үгийг Бурханаас тэрсэлсэн тэр үгсийг тунхаглаж байгаа. Тэгвэл өнөөдөр цөмөр өөрсдөө бодъё. Бид нар би ингээд та бүгдийг ингээд хэлье. Та нар бол бид нар бүх хүмүүст яг ижилхэн боломж байгаа гэж хэлье. Тэгвэл та бүгд санал нийлэхгүй л баг л та. За санал нийлж гин үү? Зарим нь санал нийлэн, зарим нь санал нийлэхгүй. Юу яаж те? Би ийм гэр бүл төрсөн шүү дээ. Би одоо ингээд ийм учраас гэдэг. Надад мөнгө байхгүй шүү дээ. Надад ийм байхгүй, тийм байхгүй гэдэг. Янз янзаар л хэлэх баг. Гэхдээ цөмөр бүр энгийн зүйлийг бодъё. Яагаад бид бүх хүмүүст яг ижилхэн боломж байгаа гэж. Та өглөө болгон босдгоо. Өглөө болгон сэрдэггүй. Орноосоо босоо. Танд өдөр болгон 24 цаг өгөгддөг үү? Танд амьсгалах агаар өгөгдөж гин үү? Таны дээр гадаа гудамжинд гараад алхахад таны дээрээс нар тусч гин үү? Тэгэд хамгийн чухал зүйл юу вэ гэхээр Бурхан хэнийг ч ялгалгүйгээр танд өнөөдөр юу байгаа чинь юу байгаас үл хамааран та өнөөдөр өчигдөр ямар гим нүгэл үйлснээс үл хамааран та гим нүгэл үйлсэн байна уу үйлдэггүй байна уу тэр бүхнээс үл хамааран Бурханы нэгүслэр бидний хүний бүрт 24 цаг өгдөж байгаа. Энэ зүйлийг бид нар ямар ч алт эрдэнэс ямар ч эд баялагтай зүүрлэхийн аргагүй тийм гайхамшигтай ивэл өрөөлөхгүй. Энэ зүйлийг бид нэр хэрхэн яаж зарцуулах вэ гэдэг тэр сонголтод бидний хүний бүртэл байна. Та өнөөдөр тэгвэл Бурханаас танд өгсөн 24 цагийг яаж зарцуулж байна вэ? Тэгэхээр хүн бүрт өдөр бүр шин байж өдөр бүр Бурхан бидэнд 24 цагийг өгдөг нь бидний хүнийг бүрт Бурхан ижил боломжийг олгож байгаа гэсэн үг юм аа. Амен. Та санал нийлж байна уу? Та өнөөдөр үнэхээр үнэтэй машин унна уу? Үнэхээр үнэгүй машин унна уу? Эсвэл үнэхээр үнэтэй бугуун цаг эсвэл үнэхээр амар одоо орд харшид амьдрна уу? Одоо эсвэл тэр юу доотлын давхрын, Б1 давхрын тэр юунд байранд амьдрна уу? Энэ юусоо хамаа байхгүй. Бурханд энэ юусоо хамаа байхгүй. Тэгээд энэ бүх зүйлтэй Бурханаас бидэнд өгөгдөж байгаа энэ 24 цагийг бид нэр яаж зүүрлэхийн аргагүй зүйлсүүд байхгүй. Тэгэхээр Бурхан бидний хүний бүрт яг ижил боломжийг өдөр болгон бидний юу хийснээс үл шалтгаалаад өгж байгаа гэдгийг хэлж байгаа. Амен. Тэгвэл танд 24 цагийн боломж байна. Та энэ 24 цагт юу хийж байгаа вэ гэдэг. Та ямар сонголтыг хийж байгаа вэ гэдгээс таны ирээдүй шалтгаалах нэ гэсэн. Тэгэд ихэнд хэлсэн тийм ээ. Зогсолтгүй урагшлах эсвэл одоо байгаа байрандаа үлдэх эсвэл уруудан ухрах сонголтыг бид нар өдөр болгон хийж байгаа гэдэг. Тэгэхээр бидний хийж байгаа
бид хийж байгаа зүйлс болгон дээрээ үргэлж бодолтой байх нь чухал юм аа. Амен. Хүмүүсийн үйл итгэл болон тэрслэл нь тэднийг цөл рүү 40 жил амьдрах, тэдний цөлд 40 жил амьдрах шалтгаан болсон. Та өнөөдөр танд өгсөн 24 цагийг хэрэг итгэлтэйгээр ямар алсын хараатаагаар Бурханд итгэсэн ямар итгэлээр та авч явна вэ гэдэг зарцуулж байна гэдэг бодох хэрэгтэй байна. Амен. Та дэрт найз дандаа хэлэхгүй танд 24 цаг өгсөн байна. Өдөр бүр шинээр өгөгддөг юм байна. Амен. Та ямар нэгэн зүйл ойлгож байна уу? Би айгүй ойлгомжгүй ярьж байна уу? Заримдаа бидэнд байгаа газар үлдэх эсвэл ухрах нь хитрхи амархан, ер нь амархан байдаг тийм үү? Одоо өнөөдрийн яг ингээд өдөр болгон нэг зүйлийг хийсээр амьдрах бол амархан шүү дээ, тий? Өдөр болгон нэг зүйлээ л хийгээл амьдрах маш амархан. Эсвэл одоо байгаа өндөрлгөөсөө би ухрах маш амархан. Энэ хоёр нь хитрхи амархан боловч энэ амьдралд та үргэлж сонголт хийх шаардлага гарсаар байх болно. Тэгээд энэ хоёр сонголт нь үргэлж амархан байх боловч амархныг та сонгосон ч гэсэн дахиад танд энэ гурван сонголтыг хийх, энэ гураас сонгох шаардлага дахин гарах тухай болж. Бид өмнө нь хаана байснаа мэддэг байх нь чухалч байсан газартаа үлдэх нь утгагүй. Тэгвэл хүний амьдрал амар утгагүй байхгүй. Бид нар өнөөдөр өчигдөр байсандаа бид нар өнөөдөр үлдэх юм бол өчигдөр байснараа бид нар өнөөдөр амьдрах юм бол утгагүй гэдгийг хэлээд байгаа. Та санал нийлж байна уу? Бурхан бид бүгдийг ухарсан, ялагдсан амьдралаар амьдраасаа гэж хүсэхгүй байгаа бөгөөд дуудагдсныхаа дагуу энэ амьдралдаа өөрийн хинбэ гэдгийг мэдэж амьдраасаа гэж хүсэж байгаа. Тэгээ маш олонтоо бид нар өөрсдөө дутуу үнэлдэг. Жишээ нь энэ түүхийг тоолго номын 13 дээр гарч байгаа энэ түүхийг харах юм бол цааш нь унших юм бол 14 дугаар бүлийг эхлээд 14-9-ийг хүртэл ингээд унших юм бол бүр ингээд сүүлдээ хэлж байгаа шүү. Бурхан биднийг юутай орооцолдуулчваа. Юуны чинь амлсан газар. Бидний үр хүүхдүүдийг энэ газар авчирч алуулахыг хүссэн юм байх та. Ямар муу бурхан бэ? Ямар аимшигтай юм бэ? Бид нар Египтийн боолчлолдоо өвхөн сайхан байжээ гэж. Бүр тэгж хэлж байна шүү дээ. Бүр аимшиггүйгээр. Гэтэл түүхийг харах юм бол Египтээс Израилийн ард түмнийг Бурхан хөтлөн дагуулахдаа ямар гайхамшгүүдийг хийсэн бэ гэдгийг бүгдийг мартчихж байгаа байхгүй. Тэгвэл энэ бидний амьдралд яаж тусч байгаа? Бид маш олонтоо Бурхан бидний амьдралд юу хийсэн бэ гэдгийг мартчихдаг. Миний амьдралд Бурхан юу хийсэн бэ? Намайг юунаас гаргаад хаана авчирсан бэ гэдгийг бид нэр үргэлж мартчихдаг. Тэрийг сануулдаг зүйл нь юу вэ? Талархал. Амен. Бидний маш олон би нэг юм төсөөлөл ярьж өгье. За машин барьдаг хүмүүс байна уу? Гар өрдөг машин барьдаг хүмүүс байна. Машин. Бид нар ингээд машинд ороод машин барьдгүй ч гэсэн машинд сууж үзсэн хүмүүс зөндөө баг тийм ээ. Одоо машинд сууж үзээгүй хүн гэвэл бас жоохон эвгүй баг тийм. Тэгэхээр машинд ингээд ороод суунгууд ингээд яг ингээд ороод суунгууд жолоочийн судал дээр суунгууд юу байдаг вэ? Жолооны хурд, хянах самбар. Тэгээ яг урталт нь юу байдаг лээ? Салхины шил байгаа шүү дээ. Тэгвэл салхины шилний яг энэ яг энэ гол хэсэгт нь юу байдаг лээ? Жижигхэн тойл байдаг тийм үү? Тэгээ тэр тойлондоо юу хардаг вэ хүмүүс? Ардлынхаа машиныг хардаг тийм. Тэгвэл яагаад тэр тойл жижигхэн байгаа юм бэ? Яагаад жижигхэн хийсэн бол хүмүүс? Юу гэж бодож байна? Урагшаа харах нь илүү чухал учраас. Хэрвээ тэр тойл ингээд бүр ингээд
машины тэр юу салхины шилний дайтай ийм том байсан бол яах вэ? Урдгаа харж чадахгүй амар хэцүү байдалд орно өстэй. Тэгвэл бидний маш олон яг ингэж амьдрдаг байхгүй. Бид нар амьдралдаа юу хийсэн, болж бүтэхгүй юу хийжсэн тэр бүхнийгээ бодож тэ дандаа өнгөрсөн амьдралтайгаа өөрсдөө уйж амьдрдаг гэсэн. Харин яг тэр нөгөө машин зохион бүтээж байгаа хүмүүс чинь ингээд сэтгэж хийж байхдаа урдчин байгаа зүйл, ардчин байгаа зүйлээс илүү чухал юм а гэдгийг л бодож байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр тийм учраас ингээд шил нь ийм том, нөгөө нэг аргашаага харах тол нь ийм жижигхэн байгаа шүү дээ. Гэтэл заримдаа бид нар амьдралтаа яаж амьдрдаг вэ гэхээр яг энэ израильчууд шиг бид нар яг энэ түүхэн дээр гарч байгаа израильчууд шиг ингээд нөгөө нэг жижигхэн тоолонд хараад машин барих гэж оролдоод байгаа та яг адилхан. Тэгээд хэрвээ тэгж амьдарч байгаа хүн бол метрч уршилж чадахгүй шүү дээ машинаа бариад. Ойлгож байна уу? Тэгэд бидний урд байгаа зүйл, бидний ирээдүйд бидний амьдралд Бурхны тавьсан зүйлс нь чухал учраас Бурхан яг энэ зүйлийг хэлээд. Ирээдүйд миний амласан амлалт, та нарт амласан амлалт илүү чухал учраас би та нарыг надад итгэе гэдгийг хэлээд байна гэсэн. Бурханд итгэе гэдгийг хэлээд байна. Тэгэхгүй битгий та өнгөрсөндөө амжилт гаргасан байж болно. Амжилтгүй байсан ч байж болно. Хүн янз бүрийн амьдралаар амьдарч байгаа шүү дээ. Гэхдээ өнгөрсөнд гаргасан амжилтандаа цадалгүйгээр өнгөрсөнд гаргасан алдаандаа өөрийгөө буруутгалгүйгээр ирээдүг харж Бурханд итгэсэн итгэлээр ирээдүг гэрэл гэгээтэйгээр ирээдүг алсын хараа зорилгоороо ирээдүг өнгө будгаар хослуулан будаад гайхамшигтай өөрчлөлтийг авчирч шинжилтийг бий болгоно гэсэн итгэлээр алхаасаа гэдгийг Бурхан хүсэж байгаа. Амен. Тэрнээс бидний арийнхаа толинд харчаад урдаа юу байгааг мэдэхгүй мөргөөд устгаад бодоо олгоод яваад гэж Бурхан хүсэхгүй байгаа гэдгийг л өнөөдөр энд хэлээд байна гэсэн. Амен. Тэгэхээр бидний хамгийн түрүүнд эхэнд хийх ёстой зүйл юу вэ гэхээр өнгөрснийг ардаа орхих. Өнгөрснийг ардаа орхих. Та амжилттай байсан ч байж болно, амжилтгүй байсан ч байж болно. Гэхдээ тэр бол өнгөрсөн, та хизээж өөрчилж чадахгүй. Харин гэхдээ бид нар нэг зүйлийг хийх хэрэгтэй. Энийг санаж явах та. Өнгөрсөнд алдсан бол алдаанаас суралц. Өнгөрсөнд онсон бол онсноосоо суралц. Онсон зүйлээ улам илүү их хөгжүүлэхийг хичээ. Улам илүү өөрчлөлтийг авчрахын төлөө, өөрийгөө өөрчлөхийн төлөө, нийгмийг өөрчлөхийн төлөө, эргэн тойронд байгаа хүмүүст өөрчлөлтийг авчрахын төлөө зүтг. Тэгээд өнгөрснийг ардаа орхив. Нэг эмэгтэйгийн түүх байна л да. Энэ нэг эмэгтэй одоо хаана нэлээ мишнерээр ажиллаж байгаа. Илгээлтийн эзнэр ажиллаж байгаа. Бурхны сайн мэдээг ингээ хуваалцаад ингээ явдаг. Тэр эмэгтэй Библийн сургуульд сурж байгаад нэг сонинд ярилцлага өгсөн байна. Тэр сонинд ярилцлага өгөхдөө ярилцлага өгөөд ярилцаа сууж байхдаа ярилцлага өгөөд ярилцаад сууж исэн чинь сурвалжлагч ингэж асууж байл та. Асууж л те. Та одоо ингээд айгүй амжилттай гоё үйлчилж байгаа юм байна. Гэтэ би таныг ингээ анзаараад тахна таны биеийн дээр айгүй их сорь байна гэж хэлсэн. Тэгээ таны нүүр ингээд ер нь бие чинь ингээ анзаараад тахад айгүй их юм мясны сорь бах юм яг яасан бэ? Та ямар амьдрал туулсан бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй тэгж хэлж байна. Би маш олон жилийн өмнө би амьдралдаа үнэхэрийн муу шийдвэр гаргасан юм а гэж хэлсэн. Тэгэд аав ээж чуулганд хамрагддаг итгэгч эмэгтэй байжгаад пастраасаа зөрөөд аав ээжээсээ зөрөөд найз нөхдөөсөө зөрөөд нэг залууд дурлаад тэгээд тэр хүнтэйгээ сууж л дээ. Тэгээд нөгөө эмэгтэй болохоор нөгөө хүнийг бол дутуу таньсан ба. Тэгээд суугаад амьдраад явжсэн чи эхний 2 3 сар өвтэйхэн байжсэн дараа хэдэн сарын дараачаас нөгөө эрэхтэй арх уугаад эхэлсэн. Тэгээ нөгөө эрэхтэй нь болохоор архины хамааралтай ийм арх уух одоо архинд дондцсон тийм хүн байж таарад.
Тэгээ тэрийг нь мдээгүй. Тэгээ суудсан байхгүй. Тэгээ нэг өдөр ажилдаа яваад тэгээд ер нь ингээд уугаал эхэлсэн ба. Тэгээ нэг өдөр ажилдаа яваад нэлийн завгүй байж байгаад орой ажилласаа тараад ирсэн чинь нөгөө нөхөр нь зочныхоо өрөөнд креслэл дээр арх утсан суужсан. Тэгээ маргаан үсээд тэгээ маргалцсанаас болоод нөгөө эмэгтэй нөхөртөөгөө маргалцсанаас болоод нөхөр нь уурлаад галтгоонд оронгуудаа галтгооноос том балиу сутг аваад нөгөө эмэгтэйг 37 хутгалсан байгаа байхгүй. Хаасаагүй. Тэгээдс нөгөө эмэгтэй болохоор орилсноос нь болоод хөршүүд нь сонсоод цагдаа дуудаад тэгээд арай гэж цагдаа орж хөршүүд нь цагдаад мэдгдснээс болоод нөгөө эмэгтэй өхлүүд газар онцлогныхоо өрөөнд газар хөвтөж яхад нь цагдаа нар орж иж аварсан баг. Тэгээ амьд гарсан. Амьшигтэй түүх ууз. Тэгээдс тэр эмэгтэй нэг гайхамшигтай зүйлийг хийсэн. Тэс нөгөө эмэгтэй нөгөө сурвалжлагч нь болохоор нөгөө эмэгтэйгээс та тэгээд яаж амьдрч чадж байна гэсэн. Та яаж ингэж амьдрч чадж байна? Та тэр хүнийг үзэн яддаггүй юм уу? Та тэр их сэтгэлийн зовлон шаналлыг яаж давж гарч чадваа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй энэ зүйлийг хэлсэн. Диавол миний амьдралын нэг оройг боснуулсан гэж хэлсэн. Диавол миний амьдралын нэг оройг боснуулсан гэж хэлсэн. Харин би түүнд дахин амьдралынхаа нэг ч хормыг өгөхгүй гэж шийдсэн юм а гэж хэлсэн. Амен. Энэ зүйл болсны дараа би хүний амьдрал ямар богинохон болохыг ухаарсан бөгөөд Христгүйгээр хүний амьдрал яг тэндээ мөнхөд мөхөх юм байна гэдгийг би ойлгосон юм а гэж хэлсэн. Тэгээ тийм учраас би илгээлттэй эзэн болсон юм а. Яг над шиг зовж зүдэрч байгаа маш мянган хүмүүс би Бурхны сайн мэдээг тунхаглах ёстой юм байна гэж би бодсон юм а гэж хэлсэн. Тэгэхээр энэ өнгөрснийг бид нар ардаа орхиж бид хүмүүст юуг тунхаглах нь маш чухал. Энэ итгэлийн амьдралдаа бид нар юуг ярьж явах вэ гэдэг нь маш чухал. Энэгээр бид нар хоёр дахь зүйлийг бид сурч байна. Сайн мэдээг түгээгч байцгаая. Тэгээс түрүүний Библийн ишлэлийг харах юм бол 10 хүн орж ирээд 12 хүн орж ирэнгүүтээ 4 хүн сайн зүйл хэлж байгаа. 4 хүн сайн зүйл хэлж байгаа. Сүү балаар үнэхээр гоё газар юм байна гэдэг ингээд хэлж байгаа тийм. Цөөхөн сайн зүйл хэлж байгаа. Дараа нь ингээд тоочих юм бол бүр 10 хэдэн болж бүтэхгүй юм хэлж байгаа байхгүй. Гэхдээ гэж байгаа л хэвээр. Энэ чим, тэр нь чим, энэ чим юм байна гэж. Тэгсэн чинь нөгөө нэг ард түмэнд нөгөө үг нь бүр ингээд гал мэт төгж байгаа шүү дээ. Тэгээ муу яриа бол бараг л сайн ярианаас одоо ингээд уралдаанаар зүүрлэх юм бол ингээд муу сайн яриа ингээд уралдаанд бэлтгээд гутлаа ингээд өмсөж яхад бол нөгөө муу яриа бол зүгээр хэд тойрч байгаа шүү дээ бараг л. Уралдаанаар уралдаг хүмүүсээр зүүрлэх юм л. Тэгэхээр бидний хувьд амаараа бид юу тунхагладаг байх вэ гэдэг. Энэ амьдралд бид нар амаараа юу тунхагладаг байх вэ гэдэг нь маш чухал юм. Та юу ярьж байна? Та өдөр тутмынхаа амьдралдаа юу ярьж байна? Таны ам юугаар дүүрэн байна? Маш чухал юм. Та амийг ярьж гин үү? Эсвэл өхлийг тунхаглаж байна? Та амаараа юу ярьж байна гэдэг маш чухал. Нэг хүн байж л те. Ингээд бүр ховж яриа салдаг. Тэгээ өөрөө ч тэрийг мэддэг. Тэгээ бүр сүултээ санаа зовоод пастор дээр ирээд пастраасаа нам өмнөхөр уучлаар би ингээд яалтчгүй л байж байгаа л ховж юм тутгалчих юм аа. Яалчгүй би дамжуулагч болчих юм байна. Яах вэ та надад туслаач би энийгээс болмоор байна гэлтгсэн. Амар амжилтлага байсан чинь гуйжлтай. Тэгээдсэн чинь пастор тэгж. За чи муугар ярьсан хүн болгоныхоо тоогоор өд аваад. Тэгээ нөгөө нэг хүмүүсийнхээ гэрийнх нь гадаа очиод нэг өд тавиад явдаа гэдэг тоххой. Тэгээ хүрээд ирэх. Тэгээдсэн чинь нөгөө пастор тэгээ нөгөө залууч яг пастрын хэлсний дагуу нэг өд аваад тэгээ нөгөө нэг муугаар ярьсан хүн болгоныхаа гэрийн гадаа ингээд авчиж тавьж л те. Тавиал.
Тэгээ үрээд за пастор болсон одоо болсон уу гэсэн. Үгүй болоогүй юу. Тэгээд арилчин тэгээ болчихно гэж юу гэдэг юм бэ. Гингүүтээ пастор тэгж. За одоо шүү дээ. Чи одоо очиод нөгөө нэг өднүүдэд цуглуулад ирэх гэдэг байхгүй. Тэгсэн нөгөө залуу чи яасан бэ гэсэн очиод нөгөө өднүүдээ авах гээд очдөг юм байна сте. Тэгээ яаж байх вэ үд юм чи. Тэгээдсэн чинь нөгөө залуу чи пастор дээр ирээд за өстө уучлаар би өстө нэгийг нь ч олсонгүй. Одоо бүр бүтэхгүй юу гэдгсэн чи. Үгүй би чамд нэг юм зааж өгөх гэсэн юм аа. Чиний муугаар ярьж байгаа хүн болгоны чинь яриа хаашаа алгуулсан мэддэхгүй ингээл алгуулт юм аа. Ингэж тархдаг юм аа гэж хэлсэн. Тэгээ нөгөө хүн ойлгоод за ойлголоо гэд. Тэгээ өөрийгөө засч авсан юм л да. Тэгэхээр бидний яриа, бидний амаар тунхаглаж байгаа зүйлсүүд бол үнэхээр чухал юм аа. Тэгэхээр бид нар энэ чуулганд, энэ үндэстэнд бид нар юуг тунхаглаж, юуг харж, юуг тунхаглаж амьдарч байна гэдэг бол үнэхээр чухал. Бид нар Монгол үндэснийхээ төлөө бид нар үргэлжийн мөнх болохгүй зүйл ярих юм уу? Үргэлжийн мөнх тэднийг өдөртөн зохион байгуулж байгаагийн ч тэр дагалд нь явж байгаагийн ч тэр бид нар үргэлж амаараа харааж зүхэх ёстой юм уу? Зүхэх юм уу? Тэгээд тэгснээрээ өөрчлөлт гарж ийн үү? Гарж ийн үү? Бид нар бүгд бодтой мэдж шүү дээ. За хариулаарай. Гарж ийн үү? Бид нар муу ярьснараа бид нар хангалттай муу ярьсан байхгүй. Бид хангалттай улс үндэстнийхээ талаар муу ярьсан. Би ч мэдж л байна. Юу Солонгос ингээд их орноос ингээд хайр газар ингээд байх, өөр улс оронд амьдарч явах үед мэдээ зэдээ сонсоод ингээд үнэхээр хэцүү байдаг гэдгийг бид мэдж байна. Тэгвэл та бүгдийн хэд чин цаг гаргаад яг улс үндэстнийхээ төлөө залбирдаг вэ? Хэд чин цаг гаргаад улс үндэстнийхээ төлөө сайныг тунхаглан бурхны өмнө сууж чаддаг вэ? Хэдэн цаг гаргаад яг энэ тэгвэл өнөөдөр энэ Солонгост тэгвэл ядаж Солонгост байгаа монголчуудаа бид нэр сайныг тунхаглаж сайныг хүргье гэж зорддог бай. Эсвэл зөвхөн та өнөөдөр байгаа байранда байхыг л хүсэж байна уу? Эсвэл та одоо байгаагаас илүү ухрахыг хүсэж байна уу? Энэ амархан хийхэд маш амархан. Харин нөгөө нэг сонголт нь нөгөө нэг ганц сонголт нь хийхэд хэцүү. Гэхдээ бид нараас тууштай байдлыг, итгэлийг үргэлж шаардж байдаг гэсэн. Тэгээ Израиль үндэстэн тэр үед бурханд итгэсэн итгэлдээ шудраг байгаад, үнэнч байгаад бурханд итгэсэн итгэлээрээ алхам хийсэн бол 40 жил зовхгүй байхгүй. Бүгд 2 сая хүн. Тэгээд тэр бурхан уурлаад хэлж байгаа шүү дээ Мосед. Энэ үеийнхэн миний амлагдсан газрыг үзэхгүй гэж хэлж байгаа шүү дээ. Үнэхээр харамсмаар байгаа. Тэгээд дараа нь өөр өдөртөгч нар гарч ирдэг. Йошуа энэ 12-ийн нөгөө нэг хоёр нь те сайн мэдээ авчирдаг хоёр нь. Ирээд хоёрт хэлдэг. Та нар миний амлагдсан газрыг үзэх болно. Тэгээд бүх тэр үеийнхэн нас ороод байхгүй болоод дараа үеийнхэн гарч ирэх үед Йошуа, Калеб хоёр ордог амлагдсан газар. Яг тэгвэл тэр хоёрт анхнаасаа л итгэл байсан учраас. Анхнаасаа тэдний зүрх сэтгэлд нь итгэл байж тэд зөв зүйлийг ярьсан учраас. Итгэлээрээ үгийг тунхагласан учраас. Тэд амлагдсан газарт ордог. Амен. Бид өнгөрснөөсөө зуураад байх юм бол Бурхны ирээдүйд бидэнд бэлдснээс хизээч зуурж чадахгүй гэж. 1-р Коринт номын 2:9 дээр тэгвэл Бурхан бидэнд юу бэлдсэн гэдгийг харъя. 1-р Коринт 2:9 хэд гэсэн бэ? Ямар ном гэсэн бэ? Дэрэгт чинь унтж байгаа хүн байна уу? Сэрэгээрээ. Та ямар нэгэн зүйл ойлгож байна уу? Энд гэж 1-р Коринт 2:9 дээр
Гэвч нүд үзээгүй чих сонсоогүй хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ гэж бичигдсэн ёсоор болжээ гэж хэлсэн байна. Амен. Та хүнд итгэж гин үү? Нүд үзээгүй чих сонсоогүй хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ гэж бичигджээ гэсэн. Амен. Бурхан бол сайн юм аа. Бурхан бол сайн юм аа. Эцэст нь Бурханд эргэлзээгүйгээр итгэе гэж. Бурханд эргэлзээгүйгээр итгэе. Бурханд итгэ. Таны амьдрал өнөөдөр ямар төвшөнд ямар байхаас үл шалтгаалаад Бурхан таны амьдралд нүд үзээгүй, чих сонсоогүй гайхамшигтай зүйлсийг бэлдсэн гэдэгт итгэсэн итгэлээр өдөр бүр алхах тухай ярьж байгаа. Амен. Тэгээ өнөөдрийнхөө би үгийг энэ зүйлээр дуусгая. Таны нүдийг Бурхан хаан ч байрлуулсан байна. Энд байж болох байсан уу? Энд байж болох байсан уу? Болох байсан шүү дээ. Болох байсан. Гэхдээ Бурхан энд байрлуулсан байгаа юм сте. Тэг урагшаа харахын тулд таны чихийг хаана байрлуулсан байна? Хоёр талдаа. Гэхдээ хаашаа харсан байна? Ингэж байрлуулж болох байсан уу? Болох байсан шүү дээ. Гэхдээ Бурхан ингэж байрлуулсан байхгүй. Уртгаа харж, уртгаа сонсож амьдраа. Гоё гоц. Бурхан бидний бүтээхдээ үнэхээр гайхамшигтай бүтээсэн баггүй хүн төрлөختнийг. Өөрийн дүр төрхийн дагуу энэ дэлхийн ертөнцид эзэн болж амьдраа гэж гисэн. Гэтэл бид нар яасан бэлээ? Өөрсдийнхөө байр суурийг алдсан шүү дээ. Гэмнүглээс болоод. Гэтэ өдөр бүрийг бид нар Бурхантай хамт Бурханы сайн мэдээг бид сонсож, Бурханы сайн мэдээг бид нар тунхаглаж, өдөр ардгаа мартаж, уртгаа харж, өдөр бүрийг Бурханд итгэсэн итгэлээр амьдрснараа бид ялалтаар дүүрэн алхах болно гэдгийг би та бүдтэй хэлмээр байна. Тэгээ би та бүгдийг хараад үнэхээр их бахарх чинь. Би амар их баяртай байна. Тэгээ хүний амьдралд хэний ч хизээж өгч чадахгүй нэг баяр, гайхамшигтай баяр хөөр өгдөг нь юу вэ гэхээр хүний амьдралыг өөрчлөгдөж байгааг харах байдаг. Тэгээ би одоо ингээд та бүгдийг өнөөдрийн хүртэл энэ чуулганыг ингээд аваад итгэмжтэйгээр явж байгаад би маш их баярлаа. Би бас талархснаа илэрхийлмээр байна. Тэгээ би та бүгдэд дахин хэлмээр байна. Энэ чуулган бол Бурханаас бидэнд өгөгдсөн өв юм а гэж. Энэ өв залгамжлалыг та авахгүй бол ямар харамсалтай вэ? Тэгээ дээрэс нь бидний өнөөдөр энэ зааланд сууж байгаа хүнийг бүр бид ирээдүйнхөө төлөө үүрэг хариуцлага үүрж байгаа хүмүүс. Таны ямар байгаагаас шалтгаалаад бидний ирээдүй шууд хамаарна. Шууд шалтгаална гэсэн. Бид өнгөрсөн үеийн хувьд, ирээдүйн үеийн хувьд өнөөдөр яг энэ цаг мөчид амьдарч байгаагаар бид нар гүүр болж байгаа байхгүй. Тэгэхээр та Монгол үндэстэнд, Монгол чуулганд, Монгол хүмүүсийн амьдралд юу бий болохыг хүсэж байна? Тэр сайн зүйлсийг итгэлээрээ Бурханаас хүлээж аваад алсын араагаа тодорхойлоод урагш алхаасаа гэж хүсэж байна. Амен. Энэ бол бидний Бурханаас бидэнд бэлдсэн гайхамшигтай хувь тавилан юм аа. Тэгэхээр Израилийн ард түмэн шиг бити байгаарай. Тэгэх юм бол бид нар төөрөлтсөөр л байх болно. 3 сая хүн төөрөлтсөөр л байх болно. Тэгээ бид нар үнэхээр бүгдээрээ хүмүүсийг Монгол үндэснээ өөрчлөгдөөсэй гэж хүсэж байгаа шүү дээ, тий. Тэгээ хамгийн түрүүнд хүн ёс суртахууны хувьд өөрчлөгдөхгүй бол хизээч манай Монгол улс ингээд хөгжил гэдэг зүйл байхгүй байхгүй. Хөгжил гэж юу юм бэ? Хүний дотор байгаа ёс суртахууны өөрчлөлтийг хэлж байгаа шүү дээ. Энэ байшин барилга бол өөр шүү дээ.
За тэгээд эцэст нь бид нарт юу үлдэх вэ гэхээр бид нарт хүн л үлдэнэ. Бурхан бид нарыг зөвмөр энэ өрөөнд байгаа бүх зүйлийг шатаая л да. Бүгдийг байхгүй болгоо шатаач. Юу үлдэх вэ? Харилцаа л үлдэн шүү дээ. Хүмүүс бид нар бие биентэйгээ харилцаа. Бурхантай харилцаа. Яаж шатаах гэж оролдоод, яаж устгах гэж оролдоод хизээч устгахгүй нэг л зүйл байхгүй харилцаа. Тэгэхээр бид нар бие биентэйгээ тийм ч учраас Бурхан Библиэлд маш онцгойлон хэлсэн байна шүү дээ. Бүх тушаалууд хоёр зүйлд л багтана. Өөрийн Бурхан эзнийг хайрл, бүх хүч чадал, бүх зүрх сэтгэлээр хайрл гэж. Хоёрт нь хөршөө өөрөө адил хайрлаа гэж. Хөрш гэдэг чинь таны дэргэд таны хажуу хаалганы хүн биш шүү дээ. Хажуу хаалгач юм биш тийм ээ. Харин дэргэд чинь алхаж яваа Хятад, Солонгос, Монгол гэлтгүү бүх хүмүүсийн тухай ярьж байгаа. Амен. Тэгэхээр харилцаан дээр зөвмөр анхаарцгаая. Тэгэхээр таны амнаасаа гаргаж та өнгөрснийг мартаад урдгаа харж амнаасаа гаргаж байгаа үгээрээ сайныг тунхаглаж, сайн мэдээг тунхаглаж Бурханд итгэсэн итгэлээр дүүрэн алхаараа гэж би тавдгийг өрөөж байна. Тэгээ зөвмөр хамтдаа маш олон гайхамшигтай зүйлсийг хийнэ гэж би найдаж байна. Би одоо ингээд ирчээл тэгэл дахиад 10 жил алга болохгүй. Өнгөрсөн хугацаанд би бас нэг амьдралаа нөгөө хүн л болсон амьдралаа босгох гээд нэлийн үз тарсан. Одоо наашаага жоох ирнэ. Тэгээ манай төрөө маань ийшээ бас томилогдож ирж байгаа би маш их баяртай байгаа. Тэгээ би маш удаан хугацаанд бас Галилч болгоноход төлөө залбирч ирсэн. Би та бүдтэйгээ залбирлаараа бас үргэлж хамт байсан шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ хүн болгонтой харилцаж болох хүн болгонтой би бас харилцаагаа хадгалах гэж хичээсэн. Тэгээ өнөөдөр энэ үр жимсэн ингээ гарч байгаад би маш их баяртай. Тэгээ зөвмөр хамтаа залбирцгаа тэгээ босоод би та бүдтэйгээ өрөөж өгмөр байна. Эзний нэрээр. Тэгээд Галилч чуулганы хувьд энэ Солонгост байгаа Монгол чуулганы хувьд сэргэлт ирэх цаг болжээ гэдгийг би бас сүнс дотроо бас мэдэрч байгаа. Тэгээд янз янзын чаленжууд, янз бүрийн хэцүү бэрхшээлтэй зүйлсүүд гарч ирнэ. Гэхдээ та бүгд маань бити итгэлээр сөхрөөрөө унаараа, итгэсэн хэвээр байгаараа. Тэгээд зөвмөр маш олон сайхан гайхамшигтай зүйлсийг хийх болно. Амен. Тэгээд зөвмөр хамтдаа залбирцгаая. Халелуя. Халелуя. Эзэн минь танд баярлалаа. Их эзэн минь танд баярлалаа. Тэгээд энэ цаг мөчид